Сайн байцгаана уу? Би ихний хичээлээрээ CSS Studio программын ерөнхий танилцуулга болон хэрэгслүүдийн тайлбаруудыг хүргэх болно. CSS Studio программыг нээсний дараах сонголтууд гарч ирнэ. Анчнаас CSS Macro View Studio бичил дэлгөөний тал дээр туршилт хийж үр дүнг нь харуулдаг. CSS Designing Studio бүх туршилтуудыг хамтдаа ашиглах боломжтой. CSS EM Studio цахилгаан соромжон орны нөлөөллийг зааварчлах боломжтой. CSS PCB Studio электроник хэлхээнүүдийг зааварчлах бүрэн боломжтой. CSS Particle Studio зэнэгтэй бүүмийн тархалтыг 3D талбарт харах, мөн электрон бууны загвар гарах боломжтой. CSS Cable Studio дамжуулах мэдээллийн ачааллын загвар болон дохионы аваргыг зааварчилж харуулдаг. Дараагийнх нь дулааны болон бүтцийн механик нөлөөг симуляцлах боломжтой. CSS Macro Strip нь Смитийн диаграмм дээр бүрэн эсрэг үзэл ба дамжууламжийг тодорхойлдог. Бид бүхэн антенны симуляц хийхэд бол CSS Macro View Studio-г сонгоно. За энд бол бидний хийх антеннуудын төрөл байгаа. Анчаас бид бүхэн ихэвчлэн планар төрлийг сонгодог. За энд бол бидний ажиллах ажлын талбар. Энэ хэсэг нь бол бидний зэсний мөр, энэ нь хэрэгслийн мөр, энд бидний гарах үр дүнгууд байрлана. Энд нь болохоор хувьсах параметрууд байлдаг. Энэ хэсэгт ажиллагааны үед хийгдэж байгаа бүх зүйлүүдийг харуулна. За файл эдитс нь Microsoft Office-ийн хэрэглээний програмуудтай адилхан файлыг нээж хааж засварлагатай холбоотой хоёр диск, Views нь харагдах байдалтай холбоотой командууд байрладаг. WCS туслах координатын систем буюу хэрэглэгчийн координатын системтэй холбоотой командууд байрладаг. Objects нь антенны бүрэлдэхүүн хэсгүүдийг зурхад шаардлагатай геометри дүрсүүд болон түүн дээр ажиллах, цэг сонгох, ирмэг сонгох, төв сонгох гэх мэт командууд байрладаг. Mesh симуляц хийхэд симуляцаа хэр наривчлалтай хийх вэ гэдэгтэй холбоотой командууд байрладаг. Solutions нь яг тухайн симуляцийн үед хийгдэх тохиргоонууд байрладаг. Жишээ нь ажлын давтамж, чиглэлийн диаграмм, нэгжүүдийг тодорхойлж өгдөг. Results нь үр дүнтэй холбоотой командууд байрладаг. Мөн гарч ирсэн үр дүн дээр тооцоолол их бол results-ийг сонгодог. За макрос нь тооцоолох хэсэг жишээ нь давтамж, нөлөөц, багтаамжийн аль нэг сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд нөгөө хоёр параметрээс нь хамааруулан тухайн сонгосон параметрийн тоо утгыг нь харуулдаг. Windows нь CSS программын харагдах байдлыг өөрчлөх зорилттой. Хоёр ажлын талбарыг хэвтээ тэнглэх зэрэгцүүлэн харах, хоёр ажлын талбарыг босоод тэнглэх зэрэгцүүлэн харах гэх мэт сонголтуудыг хийж болдог. За одоо түгээмэл ашиглагддаг командууд болон хэрэгслүүдийг тайлбарлая. Edit-ний Working Plan Properties нь ажлын талбарын хэмжээг өөрчлөхөд ашигладаг. Тэгээд Edit-ний History List нь хийгдэх буй ажлын дарааллыг хадгалдаг. Үүнээсээ буруу хийсэн үр дүнгээ устгах боломжтой байдаг. Views-ний Workspace нь хэд хэдэн ажлын талбар зэрэг нээж болох ба үүнийг идэвхжүүлснээр тэдгээрийн хооронд хялбар шилжих боломжтой. Navigation tree нь тухайн хийгдэж байгаа симуляцийн үр дүн, гаралтын порт, материал, битүүдийн давхаргуудыг харах боломжтой тул үргэлж идэвхтэй байдаг. Parameter list нь симуляцаар хийгдэж буй битийн глобал том утгуудыг оруулах боломжтой тул ихэвчлэн идэвхтэй байдаг. Message window нь антенны загварчилт дуусах үед ажиллуулахад материал болон параметруудын алдаа болон үр дүн харуулах тул идэвхтэй байснараа алдаагаа харах боломжтой. Status bar нь битүүдийн бүтэц материал ажиллах давтамж гэх мэт зүйлсүүдийг харуулах тул идэвхтэй байж болно. Мөн ажлын талбар дээр байгаа битүүдийн тэглэгээр нь бүтэн эргүүлж томруулах дөрвөн талаас нь харах боломжтой. Local coordinate system нь туслах координатын систем. Энэ нь UVW утгаар зурагддаг. Анхны утгыг төв цэгээс биш өөр утгаас оноож аль нэг тэнглэгээ 90 градусаар өөрчлөн идэвхжүүлсэн цэг рүүгээ шилждэг. Units нь урт, температур, давтамж, хугацаа зэргийн нэгжийн сонголтыг нь хийж өгдөг. Background материал нь симуляц дээр хийгдэх биеийн материалыг сонгож өгдөг. Frequency нь мэдээж туршилтаар хийж байгаа антенны ажлын давтамжийн царийг нь тохируулна. Boundary conditions нь симуляцийн үр дүн, цахилгаан орон болон соромжон орны урсгалыг туйлын координатын системийн тэглэгийн дагуу хамгийн их болон хамгийн бага байгаар зааж өгдөг. Waveguide ports нь гаралтын портуудыг тохируулдаг. Discrete port нь гаралтын портод ачааны эсрэг үүсэл, хүчтэл, гүйдэл зэрэг тоо утгуудыг зааж өгч болдог. New plane wave нь туйлшрлын чиглэлийг зааж өгдөг. За одоо хэрэгслүүдтэй танилцъя. Энэ нь шинээр ажлын төрөл сонгоно, хадгалсан файлаа нээж ажилуулна,
Одоо хийж байгаа симуляцийн бит үр дүн хадгална. Тухайн гарсан үр дүн дээр шинжилэлт хийн. Хийсэн зүйлсээс сонголт хийн устгана. Хувьсан өөрчлөгдөх параметруудад шинжилэлт хийн. Ямар нэгэн бит нэмэлт зүйл оруулах бол энэ төвчлөрийг дарна. WCS буюу туйлын координатын системд байрлах битийг тэнглэгээр нь бүрэн эргүүлнэ. Туйлын координатын системийн аль нэг тэнглэгийг нь тогтмол болгон харин нөгөө хоёр тэнглэгийг нь бүрэн эргүүлнэ. Тухайн битийг дуурын өнцөгт зөөж явуулна. Битийг томруулах боломжийг жигрүүлнэ. Энэ нь болохоор зөвхөн томруулна. Тухайн битийг аль ч хэсэгт байсан төвд байрлуулна. Битийн шугамын өнгө, гадны хүрээний шугамын зураасан өргөн гэх мэт зүйлсийг сонгож өөрчлөлт хийн. Тухайн ажлын талбарын туслах координатын системийг нуух, ажлын талбарыг нуух боломжтой. Тухайн системийн битийн бүтэц харах, идэхгүй үедээ 3D байдлаар харна. Битийн төсөлт хийх ба аль нэг хэсэгт нь төсөлт хийгээ сонгож өгнө. 3D-гээс 2D болгож харах боломжтой. Энэ хэрэглэгчийн координатын системийн та утгыг зааж өгч өөрчилж болно. Энэ нь туслах координатын системд түүний тэнглэгүүдийг харах. Идэвхжүүлсэн талбарт хэрэглэгчийн координатын системийг шилжүүлнэ. Тухайн битийн аль нэг талыг бүхэлд нь идэвхжүүлнэ. Тухайн битийн ирмэгийг идэвхжүүлнэ. Энэ нь болохоор тухайн идэвхжүүлсэн талбарыг хүчингүй болгоно. Cove дүрс шинээр үүсгэх боломжтой. Globus дүрс шинээр үүсгэнэ. Цилиндр хэлбэрийн дүрс шинээр үүсгэх, конус хэлбэрийн дүрс шинээр үүсгэх, дугуйр хэлбэрийн дүрс шинээр үүсгэх. Шинээр бий болох дүрсийг хооронд нь тодорхой өнцөг гарган холбох тохиолдолд үнийг ашиглана. Тусдаа байгаа битүүдээр нуман холболт үүсгэх боломжтой. Тухайн бит дээр мохоо хэлбэрийн өнцөг гаргах боломжтой. Програм ачаалж ихснээс хойш хийгдэх бүх үйлдэлийг хадгалах ба үйлдэлийг устгаж болно. Аль нэг тэнглэгийн дагуу хуваарлах болон толин адил хувилна. Энэ нь тусдаа байгаа битүүдийг нэгтгэх, нэгдмэл биеийг салгахад ашиглана. Дараах хэрэгслүүдийг бид түрүү ярьсан байгаа. Одоо юунаас хамааран ажиллуулахаа ярив. Хамгийн ихнийх нь хугацааны хамааралтай үр дүнг харуулах тохиолдолд ажиллуулна. Хоёр дахь нь давтамжийн хамааралтай үр дүнг харуулахад ажиллуулна. Дараагийнх нь Eigenmode горимд үр дүнг харуулах тохиолдолд ажиллуулна. Дараагийнх нь нийлмэл хэлбэрийн томьёо түүний үр дүнг харах бол үүнийг сонгож ажиллуулна. Дараагийнх нь физикийн олон төрлөөс үр дүнг харуулах бол энийг сонгож ажиллуулна. Хамгийн сүүлийнх нь атмосферын даралтаас хамааралтай үр дүнг харах бол энийг идэвхжүүлнэ. Үлдсэн хэрэгслүүд нь симуляцийн үр дүнд гарсан утга нь дүн шинжилгээ хийнэ. Ингээд миний эхний хичээл дуслаа. Хоёр дахь хичээлээрээ тэгшүүн тантиныг загварчлаа.